Бүрэн нэрхэд Монголын синартын хавсаалтын түүхэн яруу алдарсан 5 жилийн нэх баяр цэнгэл надрын хурдан сайхан хүдэгүүийн урданы түрүүмэгнад ата химруячтын галын уйсан хурдан сайхан хүдгүүдэн армаа За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сүрээр дарагч мэх гал морин жилдээ өнгөн тархан тавтай орж одоосоо хаварцааж гэнэ өө манайхаа. Энэ жилийн цагаас өргөн дэлгэр сайхан боллоо. За тэгээд влог 3 хийх үе эхэлж байна. Одоо 60 руу явж байна. Би өнөөдөр 3 сарын 4-ний өдөр. Тэгээд одоо бол хасах 21 градусын улаантай байна. Цагаасаар сайхан дулаахан байж байгаа зүйлээ одоо оноо жоох засмаас ороод сервислээ. Энэ 7 өдрийн сүүлээр бас дулаараад тэрчгтээр сайхан дулаарчих юм шиг л байна шүү дээ. Өнөөдрийн бичлэгээрээ болохоор хоёр мөрнийхөө залан хоёрынхоо мөрний ажлыг харуулж байна. Одоо ямар ажил хийж байгаа бэ? Харуулах зорилготойгоор одоо 60 явж байна. Сануулж хэлэхэд эхний блог дээр болохоор хоёр адуугаа танилцуулсан, удам багшлаа танилцуулсан. Хоёр дахь блог дээр ер нь энэ адуунууд ямар зүйчэд ямар газар яаж байдаг юм бэ гэдгийг саруулсан. За түрүүнд болохоор одоо мөрний ажил одоо 3 сарын ихээр өнөхөө ажил хийж байна гэдгийг харуулна гэсэн. За тэгээд дөрөв дэх блог, 5 дахь блог гэсэн ерөөдөө мөрний ажил нь одоо юм хийж байна. Одоо яаж юм гэдэг байдлаар явах болов гэж бодож байна. 5 сарын 1-ээс эхлээд уралдаанууд эхэлнэ. Тэгэхээр одоо хэрвээ хоёр адуу маань уралдахаар бол хоёрын уралдаанд зориулсан бас бэлтгэл ажлуудыг хийх бах. Тэрийг эртнээс хийх бах. За тэрийг бол энэ юу яаж камера маань үзэж байгаа. Үүсээ одоохондоо шийдэгдэх байхаа. Одоохондоо арай шийдэгдэх болов байх. Одоо бол зөв амжилтлаас хөрвүүлэх миний бодлоор бол хөрвүүлэх ажлууд л одоо хийж яваа. Тэгээд явцаа харах болов гэж бодож байна. За тийм байна да. За тэгээд очиод хөрвүүлээ да. За замаасаа намайг Овсамгийн хэрэгсэн мариат Сүхбаатарын алдарч авдаг. Би Дамир ах тэр ирээд 3 дахь жилдээ оюуны эрдэм суралцаад явж байгаа. Залуу байна. За энэ хардаг манай блогны хардаг маань би хариуцж ажил төрлөн хийж явдаг. Тэгээд даадны маань ажил саяхан эхлээд 3 дахь хоног дээр хөтлөөл явж байна. Ойрхон хөтлөөд явж байна. Тэгээд дааг маань 12 сарын 1-ээр орж ирсэн хашаанд. Тэгээд ихтэйгээ зүг жигдээд 12 сарын 10-наас сургаад хөдөлгөөн сургаад тэгээд өөр зурх нь эдлээд нэг 7 хоног эдлээ тэгээд тавигдсан байгаа. Тэгээд тавигдаад 12 сарын 20 гараа тавигдсан байна. Тэгээд тавигдах явцаадаа нэг сар гарна баг 2 сар дохин амарчихсан байл. Тэгээд тавигдах явцдаа вакциндаа амрагдаа танидныхаа вакциндаа манайх мордонда танидны вакцин урьдчилж хийдэг. Танидныхаа вакциндаа амрагдаад тэгээ амралт нь болоод ажилд орж байна.
хичээлний хувьд 12 сард ихтэй цогт хэвгдэд байдаг байсан. Одоо яг эд ажилдаа орж байгаа болохоор гош өвчнөд овёс хэвг өгж эхэлсэн. Нэг шангаар өгж байгаа одоо. Тэгээд одоо 3 сарын 1-ээс хөтлөөд одоо 4 сар гараад л даралж эхлэх байхдаа 3 сар гараад газар сайхан газар сайхан болохоор даралж эхлээд тэгээд эд ажилдаа ороод л явна да. Одоо өдөр болгон Тий өдөр болгон л хөтлөн тэгээд одоо бас аврын салхин мэлэх авсрагнаас алтгаалуудаас энэчгүй байна. Түүнээс ч нэг энэчгүй хаа. Хичээлний хувьд болохоор өглөө орой нэг шамдаг шувшинт хийдэг. Тэрч байгаач танях Монголын удам нутагмын тэгэж саянуудаа Монголын их гөрмөө Хүннөө горны игжилтэй хөх тэнгэрийн авшигтай За нэг иймэрхүү ажил хийгээд ирлээ. Зөв хөлөрсөн байна. Одоо өөл нэг анх сургаж байгаа бат. Сургаж чирэгдэжсэн бодоход одоо хөтөлгөөнд гайгүй яваад гоё явдаг болоод байна. Одоо тэгээд ингээд өдөрт ингээл километр гарантай талдаа хөтлөөд явандаа хөнгөрөөд тэгэл хөтлөж тарлал. Тэгээд сайн сургаж байгаа л тарландаа хөвтөөж. Наас скутерын дараасан бол мөчрөлийн эрдэнэт өгдөг. Би Отимор гал дээр ирээд 4 дахь жилээ болж байна. Тэгээд сарын заланга хариуцж байгаа залуу байна. 3 сарын 1 ингээ хязаалангуудаа ер нь барьж эхэлж байна. Өмнө болонгууд 1 сард ажил хийхдээ хязаалангуудаа 2 км хүртэл нэг 3-4 хоног готлоод тэгээд жоо хөнгөрөөд ирэнгүүт нь манайх өрөөнүүдээ суул тавьж бөөнд нь суул тавиад хөөгөөд ажил хийжтэй. Тэгээд одоо ер нь эхний ээлжин нэг хөөж эхлэхэнгүүтээ нэг 4 км хөөгөөд тэгээд ер нь сая хөнгөрөөд ирэнгүүт нь нэг 7-8 км хөөгөөд тэгээд морд ер хязаалангууд 2 сар сагаан сар ер 2 сар гаргаад ер нь зогссон доо. Тэгээд одоо 3 сарын нэг ингээд ер хязаалангуудаа одоо эхний ээлжинд бас эргээд нэг 2 км дээр götөлж байгаа. Тэгээд цааш явааг нь холдуулаад нэг 4 мөрөв болгоод тэгээ бүр хөнгөрөөд ирэх юм л тэгээд 7 молоо болгоо. Тэгээл ер хязаалангуудаа давхил мохилд оруулж эхэлнэ. За 61-аас буцаад одоо хот руу явж байгаа өглөө өртөрөөд сайн модных ажлыг дуусгачаад. За тэгээд Алдраа РК-оор бас хариуцсан туслах байж байгаа бас яг очсон шиг болсон юм бэ. Өөртөө яриулаад одоо явах уу явцтай байгаа юм гэдгийг харууллаа. Тэр дааг маань сайхан баригдаад өнөөс эхэлж баригдаад сайн харуулсан байгаа юм гэдэг хөдөлгөөнд орсон. Зөвшөөрлөх маягийн хөрөх маягийн тасгал ажлуудаа хийж байгаа. Хязаалан маань бол арай даагуул 1 км хүрсэн юм уу? Километр жоохон харагдаж зайд хөтлөж байна. За хязаалан болохоор нэг талдаа 4 км хязгаар байсан байна. Тэгээд ирэхэд дөрөв бас РК маань хэлжсэн. Суугаад явна гэдэг.
За тиймэрхүү байдалтай байл одоо мөрний ажлын явцлыг явж байна. Тэгээд энэ жилийнхаа бийж байгаа энэ удаагийнхаа бийж байгаараас нэг хамгийн эхэлж видео эхлэхэд хэлжсэн. Одоо ямар уяагаар яаж хийж гин ямар дасгал ажлууд хийж гин гэдгийг бас залуу яаж нартай харуулъя гэдэг зорилго бас байгаа. Тийм учраас яг юу хийж гинэ тэжээл яг яаж хийж гинэ гэдгийг мэдээж адууныхаа онцлогоноос хамаарат хоёр шанах өгч юм уу те. Тэр нь бол тустай байгаа. Тэгэхээр яг энэ адуунууд юу юм байна гэдэг нь чадвар стил хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. За тэгээд дараагийн видео бол 3 сарын сүүлээр хурдаар болох байх та. Тэр үед бол түрүү бас хэлжсэн алдраа маань дарны тар бараг эхэлж магадгүй гэдэг. Тэгээс даа тарлаад эхлэхээр аюу сонирхолтой байдаг. Сонирхолтой видеонууд гарах болов уу гэж бодож байна. Тэгээс та бүхэн харсан бол ер нь манай 61 дэх хүүхдүүд ямарч морины ажил хийгдэг байна одоохондоо. Тэгээ хүүхд гэснээс тэгээд одоо наврын морийн уралдааныг буцаа сэргээх тухай асуудлууд бол нэлээд яригдж байгаа шүү. Ямар сонирхч хүмүүс би өөрөө энэ үзэл бодлоо хэлж хийж үзсэн. Тэгээд зарим нэг хэсэг нь болохоор хаврын морин уралдаан өөрөө өв соёл бол биш ээ гэж хэлээд байгаа. Өв соёл гэж юу хэлэх юм бэ гэж тэ. Одоо өв соёл гэдэг нь ерөөхдөө Монгол ганцхан байдаг зүйлийг Монголын өв соёл гэж хэлэх юм гэж. Одоо дээр үесээ уламжлагдаж, хадгалагдаж явж байгаа зүйлийг Монголын өв соёл гэж хэлэх юм болов уу гэж би бодож байгаа. Тэгэхээр хүмүүс өөрсдийнхөө өнцгөр янз бүрээр тайлбарж байгаа шиг байна. Зарим нэг хүмүүс мэдчихэж ярьж байгаа шиг байна, мэдэхгүй зарж байгаа шиг байна. Яг төгөлдөр гэдэг хүний зүгээс бол хаврын морин уралдааныг сэргээгээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд мэдээж одоо шилбэл за Монгол ховцос өв соёл юм аа. Тэ? Манай Монголын одоо ондоо шилбэл өв соёл юм аа. Тэгээд дээлэн байгаад байдаг, малгайн байгаад байдаг, готлон байгаад байдаг. Бүсгүй бол бас энэ учир дутагдaltaй болно гэсэн үг. Яг тэрнтэй адилхан зуны уралдаан бол байгаа мэдээж. Тэгээд хаврын морин уралдаангүй бол бас энэ нь өөрөө учир дутагдaltaй болох юм шүү гэж би бодогдож байгаа. Тэгээд өглөө л сэрүүхэн байсан. Одоо бол градусыг хасгараа иртээ. Тэгэхээр хаврын морин уралдаан гэхээр бид нар өөр монголчууд шиг үйл уралдаан гэж үгсээгүй. Хавар уралдаан гэж үсэж байгаа. Хавар гэдэг нь одоо цагаан сарын ард дээр одоо бол ингээд байгаа дэлхийн сайхан уярсцсан. Дулаан орцсон тийм. Ийм үед уралдаан нь их тийм буруу биш юм болов гэж би бол дотроо бодож байна. Тэгээд хин юу ярихаас амар тийм хамааруулах шиг байна л да. Одоо энэ ганц нэг эсрэг үсэж байгаа ганц жоохтой эсрэг үсэж байгаа гол одоо төлөөлөл нь болохоор улсын хурлын гишүүн хэрэгтэй байгаа тийм. Тэр хүн маань бол айгүй одоо юу гэх юм бэ тийм яг л нэг өөрийнхөө зүтгэх шиг байна л да. Тэгээд мэдээж хажуудлынх нь авертных нь хүмүүснээс мэдээлэл өгж л байгаа юм шүү тийм шүү гэдэг юм дээр тэр өнгөрсөн жилээс эхлээл коло олгодог гэсэн сони юм ярьж гисэн. Энэ жил ч гэсэн айгүй сонь араалж байгаа хол юм яриад байлаа л да. Яг одоо амьдрал дээрээс л арай хол илүү нэг одоо ямар ч мэдээлэл байхгүй хүмүүс байгаа шүү дээ. Өдөөгүй морин уралдаан юу болдгийг гэдэг юм мэдэхгүй хүмүүс байгаа. Тэр хүмүүс зориулж хэлээд байгаа шүү. Ямар ч тийм зүйл мэдэхгүй хүмүүс зориулж нэлээд тийм төсөнтлөнгийн хэн сонссон баг энийг л эсэргүүцмээр юм байна гэж бодогдохоор тийм зүйлүүдийг яриад байгаа нь бас жоохон харамсалтай байгаа. Тэгэхээр одоо шилбэл жагсаалтаар гарсан гишүүн гэдэг нь өөрөө миний бодлоор шүү. Одоо аль нэгэн хэсэг бүлэг хүмүүсийг төлөөлөхгүйгээр гарч ирсэндээ одоо сум дүүрэгч юм уу эсвэл аймгийг, сумыг, дүүргийг төлөөлж гарч ирээгүй хүн гэдэг нь өөрөө магадгүй намын бодлогыг тодорхойлох гэж жагсаалтаар гарч ирсэн баг. Тэгэхээр одоо шилбэл миний хувьд харах нь юу гэж хараад байгаа юм бэ гэхээр магадгүй тэр гишүүний одоо жагсаалтаар гарч ирсэн намын бодлого нь сүл юм байгаад байгаа юм уу гэдэг ч юм уу. Тийм бас сонир бодлоод орж ирээд байгаа байхгүй. За тийм бай. Тэгэхээр одоо өв соёл гэдэг зүйлээ бид нэр хадгалах хэрэгтэй байх. Одоо өв соёл гэдэг юм чинь цогцоороо
бүтнээрээ байж бүтэн сайхан болно гэж л би бодож байна. Тэр энэ жилдээ бол бас авдлаа. Тэр дараа жилдээ ч гэсэн хаврын уралдаа гэдгийг уралдуулах хэрэгтэй. Гол нь нэг хүүхдийн эрх ашиг гэдэг зүйлийг яриад байгаа. Тэр магадгүй нэг хүүхд маань өөрөө мөр унмаар байл яах юм бэ? Тэр хүүхдийн бас эрх ашиг гэдэг нь хөндөд байгаа юм шүү. Мэдээж сурч боловсрох эрхийг нь нийлүүлнэ. Дээрээс нь хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэрэг хангая. Тэгээд аюулгүй байдал талаас нь хангая. Дээрээс нь уралдаж байгаа замынхаа стандартыг бас батлаад ийм зам дээр ингэж уралдах юм байна. Ийм аюулгүй хувцастай байх хэрэгтэй юм байна. Ийм зөвшөөрөл хэрэгтэй юм байна. Ийм даатгал байх хэрэгтэй юм байна. Гэдэг юмудаа аюул сайн тодорхой болгож өгöd. Тэгээд уралдуулаад хөв соёлоо цаашаа хадгалуул яасан юм бэ гэж. Тэгэл одоо нэгээр нь багассаар гал энэ хөв соёл гэдэг юмнууд чинь нэгээр цөөрсөр байхгүй болох үү гэсэн зүгээр алсуур айцсан байна. Тэн дээр мэдээж надаас л ухаантай хүмүүс л ярьж хөөрж бичиж байгаа бах. Тэгээ миний бүзэл бодлол юм байна. За тэгээ дараагийн болгоноор уулзцай. Баярлалаа.